Тэгээ энэ зүгээр хотын асуудлыг шийдэхэд бол зайлшгүй дагуул хотын асуудлыг давхар шийдэж байж магадгүй илүү хэдэн алхмын өмнө шийдэж байж энэ Улаанбаатар хотын олон жил өргөлдсөн асуудлууд шийдэгдэнэ гэж ингэж үзэж байна. Бодлогын төвшөнд энэ дагуул хот болоод алслагдсан дүүргүүдийг хөгжүүлэх тал дээр ер нь ямар шийдвэрүүд гараад байгаа вэ? Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал 2050 улсын хурлаар хэлцэж батлагдав. Энэ дотор Улаанбаатар ба дагуул хот гэдэг бүр том ийм бүлэг орсон. Дэд үтс занд зүйд яах юм? Хүн амын одоо суурьшил нутагчлалын хувьд яаж төлөвлөх юм? Дээрээс нь дагуул хотуудаа ямар бодлогоор яаж төрөлжүүлж одоо хөгжүүлэх юм гээд бүгд ороод ингээд хэрэгж бодлогын баримт бичих тусгацсан учраас энэ цаашаа дахиад одоо 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөгжлийн үзэл баримтлалын бичиг баримттай бид боловсруулад засгийн газарт өргөн барьсан явж байгаа. Тэгэхээр энэ батлагдаад гараад ирэхээр угаасаа ингээд суурин тавигдчихж байна гэсэн. Тэгээд цааш нь үе шаттайгаар хөгжүүлэх. Сая их хурлаар хэлцэгдэж одоо хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулинд Дархан Эрдэнэт Наллах Багнуурыг улсын статустай хот болгоё. За Багангаага дагуул хот болгоё ч гэдэг юм уу. Ингээд Майдар хотыг бол дагуул хот болгоод хөгжүүлээгээд аль нь илүү суурьтай, аль нь илүү одоо ямар онцлогтой гэдгийг харж уялдуулж шийдэх. Тэгэхээр үндсэндээ одоо томоохон суурьнд тавигдсан. Ирэх нь одоо он жилүүдэд бид үргэлжлүүлээд бодиттой ажил хэрэг болгохын нөхцөл бүрдсэн гэж ойлгож байна. Энэ хот гэдэг агуулга ингээд тодорхойлоод энэ дотор бол хүн төвтэй хотын бодлого, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй хөгжил ихтэй энэ бүхний гол суурь нь бол сайн засаглал. Сайн засаглал байж ээж. Тэгээд энэ дагуул хотууд байгуулагдаж байж дагуул хотоос бүрдсэн ийм цогц одоо төрөлдсөн эдийн засгтай хот болно гэж ингэж одоо үзэж байгаа. За тэгээ энэ бол манай нөгөө ирээдүйн хөгжлийн төсөөлөл дагуул хот шинэ хотууд. Энэ үндсэндээ энийг бол энэ дотор тойргоо бид хөгжлийн тойрог гэж байгаа. Яагаад хөгжлийн тойрог гэж юм нэхэр угаасаа дэд бүтцээ дагж ээж хөгжил бий болох учраас олон улсын төмөр зам ачаа тээвэр хүн тээврийн дэд бүтцүүд гэх. Тэгээд энэ одоо Улаанбаатар хотын төвөөс хичнээн метрийн одоо шинэ энэ дотор тойрог бол 25 км-ийн арай төст үндсэн одоо тойрог байна. За ингээд дараагийнх нь энэ бол одоо 100 км-ийн арай төст Улаанбаатар хотоо төлөвлөё. За энэ дээр бол Багнуур хот. За Майдар хот, Наллах хот. За аялал жуулчлалын бүс болсон одоо Тэрэл зургийн сав газар Цонжин болдог гэдэг. За ийшээ одоо шинэ нисэх буудал. За Био, Туул, Сонгон, Аргалант гээд энэ хүрээнд л хот ер нь эдийн засгаа төрөлжүүлж хөгжүүлэх гээд. Багангаа дүүрэг нийслэлээс 90 км-ийн зайд оршдог нийт 4100 гаруй оршин суугчтай. Улаанбаатар хоттой 107 км төмөр замаар 90 км засмал замаар холбогдсон Улаанбаатар замын үд Багнуур чиглэлийн төмөр замын холбоос төдийгүй. Улаанбаатар замын үдийн гол зам дайран өнгөрдөг ачаа тээвэр зам дэд бүтцийн чухал зангилаа болсон дүүрэг юм а. Саяхан батлагдсан алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Улаанбаатар хотын дагуул хот болно гэж төлөвлөжээ. Төрөлжүүлж хөгжүүлнэ гэдгээ жоохон дэлгэрүүлж яриач. Жишээ нь Баг хангаа дүүрэг яаж төрөлжих вүлээ? Баг хангаа дүүрэг одоо Улаанбаатарын зүүн бүсийн орч гарц болсон бас дүүрэг. Тэгээд замын өвд, Дорногой. За ингээд Наллах Улаанбаатар гэдэг яг дунд нь ингээд гүүр бол зангилаа болох ачаа тээврийн, ажуул дүүрийн үйлдвэр үйлчлэгээний тэр дундаа хөдөө аж ахуйн. За мөн одоо энэ Багнуур дүүрэгт бас хүнд үйлдвэрийн ч гэж хэлж болох Улаанбаатар төмөр замын Улаанбаатарын томоохон одоо галт тэрэг авт вагон угсрах юм үйлдвэр барихаар төлөвлөж одоо энд бол бид нар үйлдвэр үйлчлэгээний үйлдвэрлэлийн технологийн парк гэж байгуулах ажлууд нэгж мах боловсруулах үйлдвэр 30 байсан одоо ашиглагдахгүй байгаа энэ үйлдвэрүүдийг илүү төлхөө одоо сэргээх ажлууд хийгдэх. Тэр хэрээрээ энэ ийм ачаа тээврийн, ажуул дүүрийн үйлдвэр үйлчлэгээний ийм зангилаа болох боломж байгаа. Яагаад гэвэл төмөр зам нь байж байна. Томоохон дэд бүтцэн дахиад Ази Европын хол усан замын өвд Алтан будгийн хол усан хурдны болон ах тээврийн замын нэгээр сүлжээ нь одоо төлөвлөгдсөн хийгдээд явна. Гэх мэтээр ингээд хоорондоо бие бинийгээ хитгсэн. Тэгээд ингээд ойрхон одоо шинэ Майдар хот төлөвлөдөд явж байгаа аялал жуулчлал, үйлдвэр үйлчлэгээ, хөдөө аж ахуй. За тэгээ одоо гадаад хотод худалдаа олон улсын ачаа тээвэр логистик гэдэг өгч боломж нь нээлттэй байгаа учраас энэ бүхэн дандаа сая одоо 19 онд
Энэ онд бол их хурл засгийн газар ороод батлагдсан, нийслэлийн засаг даргын зөвлөлөөр ороод, иргэдийн хурлаар ороод одоо батлагдсан ингээд ажил нь эхлээд явж байгаа ажлууд. Тэгэхээр аллахыг бол бид ачаа дэв логистик, олон улсын ачаа дэв логистикийн үйлдвэрлэлийн ийм одоо барилгын материалын үйлдвэрлэлийн парк болгоё гэж байгаа. Багнуурыг бол эрчим хүчний төв цахилгаан станцтай тэндээ бас хөнгөн үйлдвэртэй ингээд аль нь бол энэ чиглэлүүдээр хөгжих бүрэн боломжтой. Налах дүүрэг нь нийслэлдээ хамгийн ойр 36 км-д оршдог 37 мянга гаруй оршин суугчтай, нүүрсний уурхайг түшиглэн хөгжиж ирсэн дэд бүтэц хамгийн сайтай алслагдсан дүүрэг юм а. Тус дүүрэгт сүүлийн 2 жилд зам бүтээн байгуулалтын ажил их хийгдсэн. Зүүн зүгийг хоттой холбосон налахын замыг 60 жилийн дараа шинжилэн байрснаар аваар осол эрс багсаж, иргэдийн цаг мөнгөнд хэмнэлт гарсан өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт болжээ. Нэгэн цаг үед бол энэ улсын аж үйлдвэрийн уган голомт гээд хамгийн олон хөдөлмөрийн баатруудыг дөрвүүлсэн, хамгийн олон гавьяатуудыг дөрвүүлсэн, хамгийн анхны өнөөдөр ч Монгол улсад уулуурхай хөгжсөн энэ цаг үед байхгүй гүний уурхай чулуун нүүрсний байсан. За шилний үйлдвэрийн тэгээд сүүлийн 30 жил бол айл өрхүүд орлогогүй, иргэд ажилгүй нүүрсний ил ам ухч амнасаа алддаг, дарагддаг, одоо хохирдог байсан бол энэ цэг тавьж байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд налах дүүрэгт зам бүтээн байгуулалтын ажлууд нэлээд хийгдсэн. Тэгээд ямар бүтээн байгуулалтын ажлууд ер нь өнгөрсөн хугацаанд хийгдвэ? За налах дүүрэгт бол бас зам дэд үтс томоохон ажлуудаас гэвэл одоо манай нийслэлчүүд бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгээ налах Баян зүрхийн Ачууртай уул зүрийн 20.9 км 2 урсгалтай 4 игнэ зам дугуун замт одоо Улаанбаатар хотын төвөөс налах хүртэл хоёр талаараа дугуйтаа явдаг боломжийг бүрдүүлсэн амрах одоо тухлах ийм талбайтайгаа ийм том одоо бүтээн байгуулалтын ажил. За тэгээд налах доторх энэ замуудын ажил байж байна. 3-4-р хороо энэ бөмбөрцөгтэй жорийн уул зурнаас 3-4-р хороо хүртэл 4 игнэ автозам тавигдж байна. 4-р хорооноос Тэрэлжийн одоо салдаг уул зүүн хүртэл Багнуурын зам хүртэл одоо шинэ зам тавигдж байгаа. За мөн одоо сая энэ 2-р хорооноос Чойрын уул зүүн хүртэлх зам гэдэг ингээд олон зам дэд үтсийг нийтдээ бол одоо 38 км автозамын ажил сүүлийн 2 жилийн дотор Улаанбаатар хотыг холбосон налах дотор гэдэг ингээд том дэд үтсийн ажлууд хийгдэж байна. За мөн одоо дулаан шугам шүлжээний орон сууцны шугам шүлжээг шинжлэх, дулаан цахилгааны эрчим хүчний их үүсвэрийг нэмэгдүүлэх, за айл өрхийн аятаа тухтай амьдрах энэ одоо орон сууцны фасадыг шинжлэх, дулаалах үндсэндээ 28 орон сууцны гадна фасадыг дулаалж байгаа, өнгө үзмжийг нэмэгдүүлж байгаа. Дээрээс нь явган зам, ногоон байгууламж, жижиглэгт хүрээлэн гээд за соёлын төвөө шинээр энэ уурхаачдын соёлын төвөд одоо манай харагдаж байгаа 54 оноос хойш одоо уурхаачдын уурхаан одоо их уурхаан соёлын ордон гэж байсан. Шинжлэгдэж байна. Олон нийтийн хөгжлийн төв баригдаж эхэлж байна. За тэгээд спорт зохицолбор одоо шинээр бас ашиглалтанд орох гэж байна. Шинэ стадионтой боллоо. Өөрсдөө одоо спорт соёл урлагийн арга хэмжээгээ зохион байгуулдаг, үндэсний наадмаа зохион байгуулдаг бас стадионтой болж байна. Хүүхдийн эмнэлэгтээ 50 ортой, дотроо шинжилгээ нэмэлт заслын тасагтай, амбулатор нэгдсэн эмнэлэг бол бас бүрэн одоо гадаа дотоод орчин шинжлэгдсэн тоног төхөөрөмж, за цагдаагийн барилга байгууламжийг шинээр барьж байна. Цагдаагийн алба багчдынхаа одоо ажлын орчныг сайжруулж байна. Цагдаагийн автомашины парк шинжилтийг одоо аюулгүй байдлыг хангахтай олон нийтийн эмнэлгийн түргэн тусламжийн парк шинжилгээг бүрэн хийж дууссан. За тэгээд хэрэлж горих одоо гордокийн айл өрхүүдийн нөгөө уурын зуухыг шинжлэх, бас одоо дулаан цахилгааны их үүсвэрийг нэмэгдүүлэх олон цэцэрлэг сургуулиуд байж байна. 109-р сургуулийн өргөтгөл, 119-р сургууль, Эрдэмийн орон сургуулийн өргөтгөл. За тэгээд одоо өрхийн эмнэлэг шинээр барих гээд ингээд ер нь бол энэ 18-аас 20 оны хооронд налах дүүрэгт ер нь хөрөнгө оруулалтын чиглэлээр орхигдсон салбар байхгүй. Өөрөөр хэлэх юм бол сүүлийн одоо 30-40 жил хийгдээгүй хөрөнгө оруулалтууд бүх салбарт хийгдэж байгаа. Тэгээ цаашаа бол энэ нийгмийн дэвшин салбарууд одоо үргэлжлээд явна. Энэ цагаан байрууд гэж ярьдаг энэ одоо олон жил болсон ашиглалтын шаардлага хангахгүй 2008 оноос хойш шинжилж чадахгүй явсан энэ байшингууд шинээр одоо баригдаж эхэлж байгаа. Энэ айлууд бүгд дахин төлөвлөлтөнд хамрагдаад гэрээгээ хийцэн
За тэгээд зураг төсөл нь бэлэн болцсон, хөрөнгө санхүү шийдэгдсэн. Одоо ингээд шавын тавиад ажлыг эхлүүлээд явчих. Тэгэхээр энэ орон сууцны одоо шинэ дахин төлөвлөлтийн үйлдвэр налдаахт бас өрнөж байна. Дахиад нэгдүгээр хороонд бие даасан 1000 айлын дид бүтцтэй нөгөө сервис центр баригдаж эхэлж байна. Тийм. Тэгэхээр тэр айл өрхүүд бол үндсэндээ нөгөө хашаанд халуун усаа аваад одоо аятаа тухтай амьдрах боломж нь бүрдэж байгаа. Тэгээ шинээр одоо шугам шүлжээг энэ 3-4 дугаар хороол руу татах. За тэгээд шинэ хороотой болсон 8 дугаар хороо гэдэг. Хуучин 7 хороотой байсан бол одоо 8 дахь хороотойгоо болсон. Тэгээ шинэ хороондоо одоо бас хөрөнгө оруулалтын ажлуудыг хийх тэрэлж горих дээрээс нь гордокийн чиглэл рүү автозам тавьж байна. Автобусны буудлуудаа хийж байна. Хүүхдийн автобусыг шинээр бас нааш нь оруулна. Нийтийн тээврийн дотоодын одоо үйлчлэгээнийхээ маршрутыг бас нэмэгдүүлэх гээд маш олон ажлууд зэрэг өрнөж одоо бас эхнээсээ үр дүнгээ өгөхөд ажиллаад байна. Гол одоо асуудал бол ажлын байрыг бий болгох. Тэрний аж үйлдвэрийн технологийн парк гэж. Одоо Улаанбаатар хотын бид нар чинь нэг том бодлого байгаа шүү дээ. Ерөөсөн суурьшил үйлдвэрлэл үйлчлэгээний бүсээ ялгахтаа салгаатай болгоё. Амьдрал орчны аюулгүй байдлыг хангая гэдэг. Тэр хүрээнд бол нөгөө 100 айлыг нүүлгэнэ гэж нэг хэсэг ярьсан, шийдвэр нь гарцсан. Нэлээд яригдсан. Тэгэхээр тэр яриа бол одоо шийдвэр гарцсан. Тэгээд шийдвэрийнхаа хүрээнд орчныг бүрдүүлэх ажил нэлээд эрчимтэй явж байгаа. Тэрний гол одоо цөм нь бол энэ алдаахын үйлдвэр технологийн парк. Өнгөрсөн намраас эхлээд бид одоо тавьж ирсэн 4.6 км даацын зам байна. Жишээ нь замын үүд дорноос одоо дорногоос орж ирж байгаа ачаа тээвэр. Орж заавал хотын төв рүү явдаг. 60 тонны 100 тонны том хүн даацын автомашины хотын төвөөр явдаг. Тийм биш энд одоо бүгд ачаа тээврийн төвлөрдөг буудаг. За тэг үйлдвэрлэл нь бас энд одоо үйл ажиллагаагаа төвлөрдөг. Тэгэхээр эхний үйлдвэрүүд эндээс одоо ингээд үйл ажиллагааг эхэлсэн байна. Энд шохоо эмүүлсний үйлдвэр яг олон улсын стандартаар бүх төрлийн одоо шохоо эмүүлсийг үйлдвэрлэж эхэлж байна. За чулууны үйлдвэрүүд дээрээс нь одоо нөгөө дотоод баан, суултуур гэдэг барилгын материалын за ингээд одоо шилний үйлдвэр гэх мэтээр ингээд бүх төрлийн үйлдвэрүүд энд одоо 15-6 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулахаар ингээд эхнээсээ үйл ажиллагаа эхэлсэн байна. Тэгээд дид үтс цагдгааны эрчим хүчний одоо их өсрөө дид станцаа барьсан. Одоо цэвэрлэх байгууламжийнхаа үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Гээд ингэснээр энд ажлын байр бий бол. Ажлын байр бий болохоос гадна нөгөө хотын төвлөрлөлийг сааруулах том одоо бодлогоос бодиттой хэрэгж эхэлж байгаа. За мөн нөгөө үйлдвэр үйлчлэгээний бүс нь суурьшлийн бүсээсээ зайтай. Айл өрхийн ая тух алдагдуулдаггүй, элдв янзын дуу чимээ байхгүй. Одоо бүх одоо орчин нөхцөл нь ингээд тухайн орчиндөө ангилж ялгсан байдлаар ингэж явах юм боломж нь бүрдэж байгаа. Нөгөө хотын төлөвлөлтийн хүрээнд. Тэгээ налаагт бол одоо ингээд төрсний үйлдвэр шин энэний цаахан талд баригдаж байна. 2500 ажлын байр болно. Энд бол 1500 ажлын байр бий болно гэж байгаа. Тэгээд энэ 4-р зөвлөгийн төмөр замтай энэ ачаа тээвэр логистикийн олон улсын төвөө холбоод тэгээд энэ бүх төрлийн барилгын материалын үйлдвэрлэл үйлчлэгээ энд одоо өрнө гэж 100 айлыг айл өрхүүл байгаа. Нөгөө худалдаа үйлчлэгээ эрхэлдэг. Эхнээсээ ингээд олноороо нэгдээд энэ газраа авцсан одоо үйл ажиллагааг эхлүүлнэ гэдэг. Тэгээд энэ одоо хотын суурьшил, нутагшил үйлдвэрлэл үйлчлэгээний бүсийн энэ ажлууд яг энэ налаахыг хөгжүүлэх дээрээс нь тэгснээрээ хотын томоохон асуудлуудыг шийдвэрлэх юм ажил бодиттой хэрэгж эхэлж байна. Энэ бол одоо 120 га газар дээр хэрэгж. Дахиад залгуулаад 130 га газар. Тэгээд үндсэндээ хотын зүүн бүсийн ачаа тээвэр логистик үйлдвэрлэл үйлчлэгээний бүсийн гэж болж байгаа онцлогт. Одоо би нөгөө иргэдийн хуралд 12 онд сонгогдсон. Тэр цагаас хойш 13 онд одоо ингээл энэ аж ахуй нэгжийг үйлдвэр үйлчлэгээний одоо нөгөө налаахын үйлдвэр технологийн паркийн орон нутгийн өмчт үйлдвэрийг байгуулах ажил нь хийгдэж, төслийн нэгжин байгуулагдаад тооцоо судалгаа нь хийгдээд тэгээд төсөл хөтөлбөрөө боловсруулаад техник эдийн засгийн үнэлгээгээд ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулаад тэгээд ингээл одоо яваад одоо ингээд нэг биелэлээ олж эхлээд тодорхой одоо ажлууд нь бодиттой хийгдэж явж байгаа юм ажил. Тэгэхдээ сүүлийн одоо 2 жилийн хугацаанд бол одоо гол том дэд үтсийн ажлууд хийгдсэн. Өнгөрсөн жилээс эхлээд энэ үйлдвэрүүд ингээ баригдаад эхэлсэн юм байна. Тэгэхээр 100 айл нүүн гэд нүүхгүй штэ гэд иргэд шүүмжлээд ийсэн. Тэгвэл энд яг бүтээн байгуулалтын ажил нь хийгдэж байгаа юм байна. Тэгээ манай 100 айлын барилгын материал үйлдвэрлэгчид хэдийгээр яг ийшээ нүүж ирж дуусах юм болоо. Одоо энэ жилээс ингээд эхнээсээ нүүгээд ирж байна.
Нүүн гээд одоо нүүхгүй байна гээд иргэд бас нөгөө мэдээлэл дутуу учраас асуудал яриад. Нүүх шийдвэрийн би хурдын дарга байхдаа 8 оны 4 сард гаргацсан. За тэрнээс хойш ингээд ийшээ чиглүүлэх хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрүүд ингээд дэд үтцээ татах ажлууд гээд бас үе шаттай энэ цаг хугацаа орон зүгээр нэг одоо барилга айлын орон сууц барих гэж байгаа асуудал биш учраас эн чинь бүхэл бүтэн хотын томоохон ийм төслийг хэрэгжүүлэх гэж байгаа учраас цаг хугацаа орж. Тэгээ энэ хугацаанд бол одоо нүүхгүй тодорхой байгаа даа гэж байгаа хугацаанд бол нэг иймэрхүү бэлтгэл ажлууд нь хийгдээд ингээд бэлэн болж байгаа учраас бол одоо бодиттой ажил болж байна гэж ойлгоход ямар нэгэн эргэлзэх асуудал байхгүй. Харин одоо энэ цэвэрлэх байгууламжаа бариад тэгээд бид нөгөө наашаа чиглүүлэх ажлуудаа 100 айлынхаа айл өрхүүд нөгөө 100 айлч одоо 200 гаруй үйлдвэр байгаа шүү дээ. Чулуу, шохоо, за тэгээд будаг, шонх, төмөр, зээвэр, хаалга гэдэг. Тэгээд наан хэдэн үйлчлэгээний байгууллагууд байгаа. Цаана дэр чин одоо хөрс хөхөрдүүлж байгаа. Орчноо одоо эрсдэлд оруулж байгаа олон ийм үйлдэл байдаг учраас бүгд ийшээ одоо эцгээ гэдэг. Ягаад гэвэл бид одоо орчныг бүрдүүлээд өгч байна. Одоо тэнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжүүд гомдлоод одоо эсвэл бол элдв янзын шалтгаан тоочдох ямар ч шаардлага байхгүй. Одоо зам нь юм сайхан болчихлоо тий. Тий, зам сайхан болчлоо. Одоо хотын төвөөс налахт үргэлөө чөлөөтөө орж ирж байна. Наашаа энэ зүүн бүсийг холбосон замын үүдийн замаас одоо эн чинь 4 км даацын зам нь тавигдсан. Явган өнийхөө замтаа, дугуун замтаагаа гэдэг ингээд бүх орчин нөхцөл бүрдсэн. Одоо эндээс энэ зам дахиад 4.6 км зам үргэлжлээд энэ Гордокийн зам, Багнуурын замтай нийлэх юм. Тэр ингээд нэг авто замын сүлжээн ч гэсэн хийгдэл явж байна гэсэн үг тийм. Цангуу мэдээлэл донд байдаг хүн мэдээллээс нэг хоцордгүй л гэж бодоод байсан. Тэгээ яг нүдэрээ үзэж газар дээр нь ирээгүй бол яг ийм бүтээн байгуулалт өрнөж байгааг мэдэхгүй юм байна. Тэгээд ямар ч байсан маш том бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байгаа юм байна. Тийм, манай аж ахуйн нэгжүүд иргэд энд ирж үйл ажиллагаа явуулахад чөлөөтэй. Өнөөдрийн байдлаар одоо үйл ажиллагаа явуулах саналаа эргүүлсэн 60 гаруй аж ахуйн нэгж байна. Тэрнээс яг ирээгээ байгуулад газраа аваад барилга байгууламжаа бариад үйлчлэгээ явуулж байгаа 15 байгууллага байж байна. Одоо ингээд бүгд тоног төхөөрөмж машин механизмууд татаад ингээд явж байгаа учраас бол их том одоо боломж энд бас аж ахуй эрхлэгчид, бизнес эрхлэгчид нээгдэж байгаа. Тэгээ бид нар чинь ингээд нөгөө бүх хөнгөлөлтөө нөхцлөөр хангаж өгч байгаа шүү дээ. Тэгээ газар ашиглах, эзэмших байдаг юм уу, үйлдвэр үйлчлэгээний үйлчлэгээр нь хангах гэдэг. Тэгээ хамгийн гол нь чи яг одоо хотын төвөөс ялгаагүй төмөр зам хажууд байна, төв зам хажууд байж байна тий. Ингээ зангилаа болсон газар болж байна. Дагуул хотод даслагдсан дүүрэгт өөрөө амьдарч өсөж төрсөн учраас бас бидний төлөөлөл болоод нийслэлд дэвшээд ажиллаж эхэлснээс хойш налах дүүргэд нэлээд их ажлыг хийсэн гэж бас нэлээд ам сайтай байхыг бас иргэдээс сонслоо. Тэгээ ер нь ирээдүйд налаахын ирээдүг юу гэж төсөөлж байгаа юм бэ? Та бүхний төр төлөвлөгөөнд юу гэж буусан байгаа вэ? Тэгээ миний хувьд бол ялангуяа энэ налах дүүрэг ямар байсан? Ер нь хөдөлмөр бүтээл яаж ундарч ирсэн? Хөгжил дэвшил гэж юу ийдсэн? Улс орныг одоо ер нь хөл дээрээ босоход нь ямар чухал үүрэг оролцоотой оролцож ирсэн? Улсын аж үйлдвэрийн ууган голомт ямар байсныг би багаасаа ингээд харж мэдэрч ээж аваагаа дагж тэр сайхан цаг үеийг бас ингээд сэтгэлдээ тээж явдаг хүний хувьд эргээд түүнээс илүү өөрөөр хэлэх юм бол өнгөрсөн одоо 100-ны туршийн одоо дүүр гэлтгүй улсыг галгууламтаа хангаас эхлээд энэ чи хэдэн мянган уурхаачид ажилдаг. Ажил хөлмөр ундарсан ийм одоо газар байсан. Тэгэхээр буцаагаад энэ одоо цаг үед бол дахиад дараагийн 100-ных нь одоо хөгжлийг хотынхоо цогц шийдэл бодлоготой одоо ингээд цогцоор нь шийдвэрлэх гэж харж байгаа. Тэгээд энэ хотын налаахын, Багнуурын, Баг хангаан гэдэг ингээд алсагсан дүүрэг гэдэг дотор налаахын өөрийнх нь одоо хувь нэмэр бол асар чухал хэвээрээ байгаа. Ягаад гэвэл одоо эн чин Улаанбаатартай хамгийн ойрхон дүүрэг. За дээрэс нь томоохон дэд үтсүүд, зам дэд үтсүүд нь тавигдсан байна. Тэгээ хотын асуудлыг шийдээ. Өнөөдөр 20-30 жил хөрөмлөгдсөн утаа агаарын бохирдол, ажилгүйдэл ядуурл. Тэгээд одоо аюулгүй орчныг бүрдүүлэх энэ асуудлыг шийдэх юм бол бид энэ дүүргүүдээс л эхлэх ёстой. Энэ дүүргүүдийн асуудлыг шийдэж гэнэ гэдэг маань хотын том цогц асуудлыг шийдэж гэнэ л гэсэн үг. Тэгэхээр энэ хүрээнд бол нөгөө хот төлөвлөлтөй байгуулах, дагуул хотуудтайгаа уялдуулах, ялангуяа налахаа онцлог бол энэ чинь нэгдүгээр үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн гэж болно, хоёрдугаарт аялал жуулчлалын бүс, тэрэлж горих, сонжин болдог гэдэг ингээд том аялал жуулчлалын үндэсний парк байгаа учраас
Энийгээ түшгэлжил одоо бас хөгжүүлэх хэрэгтэй гэж. Нийслэлийн Багнуур дүүрэг нь хотоос 130 км-д оршдог 30 мянган хүн амтай Улаанбаатар хоттой автозам төмөр замаар холбогдсон төвийн бүсийн эрчим хүчний 70% нүүрсээр хангадаг уулуурхай эрчим хүчний үйлдвэрлэлийг түшгэлэн хөгжиж ирсэн аж үйлдвэрийн алслагдсан дүүрэг юм а. Уурхайчдын хотод хүрэлцэн ирлээ. Тэгээд Уурхайчдын хотын хөгжлийн талаар тантай ярилцах болно. Тэгээ бидний энэ удаа дагуул хот сэдвийн хүрээнд дагуул хотод төлөвлөж байгаа хотууд болоод алслагдсан дүүргүүдээрээ явж нөхцөл байдалтай танилцаад одоо хүчлээсэн сурвалжилж байгаа. Тэгээд та нийтдээ одоо 8 жил засаг даргаараа ажиллаж ирсэн. Дунд нь бас нэг 4 жил завсарласан баг тий. Энэ хугацаанд хөгжлийн ялгаа хэр гарав, хэр хөгжөв? Ер нь бол одоо хот төлөвлөлтөө зөв авч явал ямар одоо зөв сайхан төлөвлөлтөө хот болох юм бэ гэдгийг харуулах юмсан, загвар болох юмсан, жишээ болох юмсан гэж ингэж бодож яваа. Тэр бололцоог бол одоо манай Багнуур дүүрэг харуулах бололцоотой дүүргээ гэж ингэж бодож байгаа. Учир нь гэвэл одоо яг Орос ах нарын тухайн үеийн барьж өгснөөс ахуулаад өнөөдөр хүртэл бас тийм ч Улаанбаатар хотын одоо хот төлөвлөлтөнд гарсан алдааг тэр болгонд давтаад байгаа хөргүй. Хот төлөвлөлтийнхөө бодлогыг алдчихаагүй ийм одоо төвшөнд яваа гэж би хувьдаа ойлгодог. Ер нь бол Монгол улсын засаг захиргааны нэгжийн хувьд нэлээд өөрчлөлт оруулах болсон юм болов уу гэж би хувьдаа харж явдаг. Манай хажууд 2000 3000 хүрэхгүй хүн амтай Баянлгэр сум байна шүү дээ. Тэгэд 30 мянган хүн амтай хүн амаараа 10 дахин их дүүрэгтэй 100 дахин их 300 мянган хүн амтай Баянзүрх дүүрэгтэй адилхан биш дээ Баянлгэр сум статусаараа. Тэгэхээр энэ л одоо энэ нэгжийн хуваарлт төсвийн хуваарлтанд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үнэхээр байна гэдгийг бол энэ 8 жилийн хугацаанд олж харсан. Тэгэхээр нийслэлээс төр засгаас алслагдсан дүүрэг дагуул хотуудыг хөгжүүлэх тал дээр бас нэлээд бодлогын төвшөнд арга хэмжээнүүдийг авч эхэлж байна. Зарим нь одоо ингээд саяхан батлагдаад шийдвэрүүд нь гараад явж байна. Одоо бас хүлээгдэж байгаа бодлогын баримт бичгүүд эргэцэн актууд байгаа гэсэн энд одоо таны яриад байгаа наад зүйл чинь хилцэгдэж байгаа юу? Цав орж байгаа. Багнуур дүүрэгт сүүлийн үед ер нь бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдвэ? Энэ 4 жилийн хугацаанд Багнуур дүүрэгт нийтдээ 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ажил хийгдсэн байна. За 4 жил хоол дунджаар жилдээ нэг 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ажил хийгджээ. За ер нь бол дүүргийн удирдлагуудын зүгээс эрүүл мэндийн салбар болоод боловсролын салбартаа түлхүү анхаарч ажиллалаа. За Багнуурын уурхайн техник тоног төхөөрөмжийн шинжилт хийх асуудлыг ярьж байгаа. За энэ бол одоо олон жил сүүлийн одоо 10 жил одоо огт техникийн шинжилт хийгдсэнгүй Багнуур дүүрэгт уурхаад. Тийм учраас ер нь бол одоо уурхайн техник тоног төхөөрөмжийн 60-70% насжилт өндөр болсон. Тийм учраас Багнуурын уурхайн техникийн шинжилтийг хийхгүй бол цаашдаа Улаанбаатар хот гал алдах магадлал өндөр байгаа шүү. Тийм учраас одоо Багнуур уурхайн техникийн шинжилгээг зайлшгүй шаардлагатай. Багнуур дүүргийн үйлдвэр технологийн паркийг цаашид төсвөөс төрөөс дид үтсийн татах. Яг налах дүүрт эхэлсэн байгаа энэ зөв суурьаар нь Багнуур дүүрт бас хөгжүүлэх. Багнуурын бол хүнд хөнгөн үйлдвэрлэлүүд, нано био технологийн үйлдвэрлэлийн технологийн парк шүү дээ. Ингээд ирэхээр ерөөсөө монголчууд ажилтаа л байх хэрэгтэй байна. Ажлын байр, ажилтай байх тэр нөхцөл болцоог л төр засаг хангаж өгөх хэрэгтэй байна. Үйлдвэр технологийн паркуудыг хөгжүүлж чадвал энэ алсгсан 3 дүүрэгт ер нь хөгжлийн ирээдүй асар их байна гэж би хувьдаа харж байгаа. Энэ 3 дүүргүүдээр хөгжлийн ирээдүй дагуул хот гэж ярьж гэнэ үү? Бие даасан хот гэж ярьж гэнэ үү? Ямар ч гэсэн энэ хотууд дээр цаашдаа хүн амын төвлөрөл, үйлдвэр үйлчлэгийн бүтэц дэд үтс, ажлын байр нэмэгдэх ийм л одоо болцоо боломжийг хангаж ажиллана гэж ингэж бодож байгаа. Дагуул хотуудаа ямар одоо зорчигч тээврээр холбож өгөх юм бэ? Одоо нийтийн зорчих тээврүүд нь юу байх вэ? Ирээдүйд одоо бид нар юугаар сууж зорчиж ирэх вэ? За одоо ер нь бол галт тэрэг байж байна. Дээрээс нь уламжилт манай автобус тээвэр байж байна. Алстаа бид энэ Улаанбаатар хотын нийтийн тээврийн олон сонголттой болгох ийм төслүүд судлагдаа зарим нь эхлээд одоо ажил хэрэг болоод явж байна. Бүс нутаг хоорондын одоо хурдны тээвэр гэдэг ингээд олон төрөлтөй нийтийн тээврийн шийдлийг бий болгож байгаа. Тэгэхээр энэ хотуудын хооронд экспресс одоо автобуснууд явна гэсэн үг. Аялал жуулчлалын автобуснууд явна. За тусгай замын автобуснууд явна. Энэ хотын төвд эхний үе шатанд
шатанд одоо хэрэгжүүлэхийн цахилгаан суран галт дээрх 2 дахь шат бол шинэ нисгчийн онгоцны буудлал. За тэгээд Майдэр хот, Налаах гэд ингээд богдуулаад тойроод цагираг маягаар орж ирэх төлөвлөлттэй явж байгаа. Тэгээ энэ өөрөө ингээд энэ дагуул хотуудаа холбоод өгчөж байгаа байхгүй юу. Тэгэхээр зам дагаад хөгжил ирдэг гэдэг шиг зам дэд бүтцийн нь одоо шийдэл нь илүү одоо олон болоод дээрээс нь орон сууцчлалтыг бас олноор хийж өгөх юм бол бас иргэд ирж суурших бах тий. Ерөөсөө л дэд бүтц одоо зам дэд бүтц дээрээс нь цахилгаан эрчим хүч. Энэ их усүүд нь байх юм бол одоо бидэнд ямар ч хэлбэрээр энэ төлөвлөлтөд хэрэгжүүлэх боломж нь нээлттэй байгаа учраас мэдээ шинэ хотыг дагуул хотыг бид орон сууц иргэдийн амьдрах орчны асуудлыг жишг хэлбэрээр гэж байгаа байхгүй. Байгаль орчин дээлтэй, орчин тойрон одоо ямар нэгэн аюулгүй ая тухтай гараад алхах, зугаалах, тоглох, за наадах ч гэдэг юм уу, сайлтлах гэх бүх орчин. Тэгээд хотын төвдөө бид нар ч одоо том юу шүү дээ, алдаа гашуун сургамж шүү дээ. Өндөр барилгууд барьдаг, гадаа машин тавьдаг зогсоол байхгүй. Одоо гэрлүүгөө орох гэж 2-3 цаг болдог хотхон хүртэл ер нь олноороо байна. Нэг дор их олноор нь төлөвлөлтгүй, зай завсаргүй барихгүйгээр ногоон байгууламж нь одоо жишээ нь 5-1 дээр нь байдаг, орон сууц нь 5-3 дээр нь байдаг. За нийтийн эзэмшлийн зам талбай нь одоо 5-1 дээр л гэх юм ингээд маш нарийн төлөвлөлтөй хийх юм ажлууд эхэлсэн явж байгаа. Тэгэхээр одоо энэ дагуул хотуудад ирж суурших тэр сэтлийг төрүүлэх ч юм уу энэ Улаанбаатараас илүү одоо иргэд ирэх хүслийг төрүүлэхийн тулд ямар бодлого шийдэл төрлөглөгдөж байгаа. Ерөөсөө нэгдүгээр татварын бодлогоор дэмжих аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтууд. Жишээ нь одоо Улаанбаатарын төвөөс энэ хангаад үрэгт ирж хөрөнгө оруулалт үйлдвэр үйлчлэгээ байгуулах гэж байгаа бол 5 жил төсвөөс төлөвлөж өгдөг юм уу? Эсвэл тодорхой хугацаанд одоо татварын хөнгөлөлт, аж ахуйн нэгжийн ийм эрх зүйн ийм бодлогын дэмжлэгийг үзүүлэх нэгдүгээр, хоёрдугаар сургууль, боловсрол, эрүүл мэндийн салбарын одоо олон улсын жишг гэдэг шиг шаардлага хангасан заавал хотын төвд Кембрижийн сургалттай заавал одоо хотын зах гэхээр нэг байгаа ч юм шиг үгүй ч юм шиг ингээд нэг юм барилга байгууламжтай нэг тийм хэлбэр төдий, ёс төдий ийм одоо сургуулийн орчин биш. Ерөөсөө хаанч байсан дэлхийн боловсрол гэж ярьдаг тэрийг авах боломжийг бүрдүүлээд ингээд ажилтаа нь тэгээд эрүүл боловсролтой байх орчныг бүрдүүлээд өгчих юм бол дагуул хотууд аяндаа өөрсдийнхөө ингээд одоо ирчээрээ хөгжих юм боломж нь бүрдэх юм. Дагуул хотуудаа технологи дээр суурилсан, дэвшилтэд технологи дээр суурилсан ухаалаг хотын, аюулгүй хотын ингээд төслүүд эхэлсэн явж байна. Нэг тарих гэдэг төсөл Улаанбаатар хот. Тэгэхээр энэ төсөл бол 9 дүүрэгт хэрэгжиж байна. 9 дүүрэгт хэрэгжиж гэдэг маань 9 дүүргийн иргэдийн аюулгүй байдал, дээрээс нь мэдээлэл одоо авах, өөрсдийгөө хөгжүүлэх, тэгээд одоо орчин үеийн энэ хотын хөгжилтэй хөл нийлүүлж алхах гэдэг энэ боломжийг бас давхар бүрдүүлж өгч байгаа. Майдар хотын тухайд бол энэ зурган дээр та бүхэн харж байгаа хотын төв хэсгийн төв одоо зам дагуу зарим нэгэн барилга байгууламжууд өсрээд 7-8 давхар орон сууцны байшингууд бол ерөнхийдөө 5 давхраас дээш гарахааргүйгээр төлөвлөгдсөн. Энэ маань эргээд нөгөө иргэдийн эрүүл тайван амьдрах нөхцөл болон аюулгүй орчинтой холбоотой. За яг хот төлөвлөлтөөрөө болвол маш их өндөр нэгтршилтэй барих юм бол 400 мянган оршин суугч хүлээн авах чадaltaй энэ бас нутагт суурших боломжтойгоор төлөвлөгдсөн. Бага нэгтршилтайгаар бол хамгийн 300 мянган оршин суугчтай байхаар төлөвлөсөн. Манай Монгол улсын нөхцөлд бол ерөнхийдөө 5 давхраас дээш барилга бол бас нэг тийм ээлтэй биш гэж бид нар үзээд тэгээ бид нар ч гэсэн ийм том газар нутагтаа ээжиж боломж нь байгаа юм чинь бид нар аль болохоор тийм өндөр чигжүү барихгүйгээр төлөвлөсөн. Майдар хотын тухайд бол Улаанбаатар хотын орон сууцны байшингуудтай харьцуулахад 80%-аар дулаан эрчим хүчний зарцуулалт бага байхаар орон сууцнууд нь төлөвлөлтийн аргаар хэрэглээг нь бууруулахад тэгээ төлөвлөд өгсөн. Тэгэхээр одоо сар болгон миний германаас дулаан болон эрчим хүчтэй 100 төгрөг гардаг бол тухайн хотод 20 төгрөг гарах жишээний. Ингээд энэ маань эдийн засгийн хэмнэлтийг бий болгож байгаа. За тэгэхээр аливаа хотыг бол бид нар зөвхөн одоо амьдарч байгаа энэ цагт амьдарч байгаа хүмүүс биш. Ирээдүйн хэд үеийнхэн зориулж хэдэн зуун жилийг одоо ардаа илээхээр
Тэгээд бас мөн хэдэн зуун жил тэр орсон суугчдынхаа ирээдүйн хэрэглэгчдийнхаа шаардлагад нийцэхээр амьдралынх нь хэв маягт нь зохицохоор бол төлөвлөж өгдөг. Тэгэхээр бол бид нар энэ шалгуурт нийцэхийн тулд бол мэдээж ирээдүйн судлаач гэж хүмүүстэй хамтарч ажилласан байгаа хамгийн түрүүн. Тэгэхээр тэр хүмүүс бол шинжлэх ухааны технологийн шин дэвшилтэт технологиуд дээр судалгаа хийдэг, хүмүүсийн одоо чиг хандлага, амьдралын хэв маяг одоо аль чиглэлөөр өөрчлөгдөж байна гэдгийг энэ судалгаа хийдэг хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хүмүүстэй хамтраад бид нар судалгаа хийснээр одоо Майдар хотын энэ замууд нь бол автозамууд, замын тээврийн хөдөлгөөний аль хэзээний одоо жолоочгүй машин ч юм уу тий эсвэл нөгөө нэг цахилгаан машинд зориулагдаад ингээд төлөвлөгдсөн байх жишээний тэгээд ирээдүйд одоо ерөнхийдөө хүн төрөлхтөн энэ өнөөдөр байж байгаа энэ коронагийн вирусын дараа болвол эргээд метропол гэсэн том хотуудаас дайжин зайлж аль болохоор ийм эко хот болон ийм доктортой хотуудад жижигхэн ийм цомхон хотуудад амьдрах чиг хандлага руу явна гэдгийг бол урьдчилж хот төлөвлөгчд энэ хүмүүс бол хэдэн жилийн өмнөөс мэдчихсэн. Энэ хотын төлөвлөлтийг хийсэн хүн бол яг гардаж хийсэн ерөнхий хот төлөвлөгч нь бол Стефан Шмидц гэдэг Германы RSA гэдэг компани захирал хүн байдаг. Тэгээ энэ хүн бол энэ эко хот болон доктортой хот чиглэлээр бол бас нэлээд дэлхийд нэр хүндтэй хүн байгаа. Жишээлбэл одоо Хятад улсын 50 оны хот байгуулалтын стратеги төлөвлөгөөг Даалын хотын жишээн дээр бол саяхан боловсруулж өгсөн байж идэг ч юм уу тий. Нэлээд туршлагатай хүн байгаа. Тэгээд мөн давхар энэ хотын инженер төлөвлөлтийн ажлуудыг бол Германы олон компаниуд Скандинавийн зам тээврийн Рамбл гэдэг бас томхон компанид хамтарч бол хийсэн байгаа. Тэгээ энэ хийсэн төлөвлөлтийг бол дэлхийд даяараа одоогоор бол маш өндөрөөр үнэлээд дэлхийн ирээдүйн хотууд болон энэ эко хотуудын чуулганууд дээр бол бид нар байнга урагдаж энэ хотынхон төлөвлөлтийг жишг гэж бол ярьж дурсаж явдаг. Мөн Берлин хот гэхэд одоо жишээлбэл бид нар бол одоо хотоо бариагүй ч гэсэн төлөвлөлтөөрөө бол дэлхийд аяга үлгэр жишээч тийм хотыг бол төлөвлөсөн байж байгаа. Тэгэхээр саяхан 2 жилийн өмнө Берлин хотод асар их хэмжээний бороо ороод үерт автсан. Тэгээ энэний дараа бол бид нарын энэ хот байгуулалтын энэ усны төлөвлөлт ерөөсө болохгүй юм шүү. Ямар сонгодог жишг төлөвлөлтүүд байна гэж хараад энэ Майдар хотын төлөвлөлт аягүй зүгээр юм байна. Ялангуяа энэ нөгөө нэг манайх ч хуур авуур амьсгалтай болох дээр бороо хурдундас орох дээрээ үер богино хугацаанд маш их үерт автах эрсдэлтэй. Тэгээ үерийн усны менежментийг бол маш сайн төлөвлөж өгсөн. Энээс загвар аваад Берлин хот одоо шинээр барьж байгаа хорооллуудтай, хотхнуудтай тий Майдар хотын усны төлөвлөлтөөс жишг аваад ингээд хэрэгжүүлээд төлөвлөөд явж байгаа жишээний тий. За юу ярих вэ? Орон сууц тий. Тэгэхээр ер нь иргэдээ орон сууцжуулах нь одоо хотын маш олон асуудлыг давхар шийдэх баг тий. Тэгээд нийслэлээс саяхан бонд гаргаад иргэдээ орон сууцжуулна гэж хэлсэн. Ер нь эхний ээлжинд хэдэн айлыг одоо бондын хөрөнгөөр орон сууцжуулах боломжтой гэж тооцож байгаа. Хамгийн бодиттой хамгийн урд иргэдэг шийдэл гарч өгнө гэд ингээд харахаар ипотекийн одоо энэ үйл ажиллагаа хөнгөлөлтөө нөхцлөөр айлргүй орон сууцжууд. Гэхдээ бас нөгөө үр дагавар нь бол ач холбогдол нь түрээслээд өмчлөдөг. Тэгэхээр газраа одоо орон сууцаа солио шууд орж болж байна. Эсвэл нөхцлөө сайжруулах юм бол ипотекийн хөнгөлөлтөө зээлэнд хамрагдаад одоо жишээ 8% гэж байгаа бол 6% гэдэг юм уу түүнээс доошч байхаар олон төрлийн боломжийг олгож байгаа. Тэгээ анх удаа хот бол бас энэ орон сууцны хөтөлбөрийг үнэт цаас гаргах замаар хэрэгжүүлж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн одоо 19 оны 10 дугаар 9 дугаар сараас эхлээд бид түрээслээд өмчлөлтөг орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлсэн бол одоо энийг бүр өргөн хүрээнд хурдтай явуулахын тулд нийслэлийн ипотекийн корпорац гэж байгуулад ипотекийн корпорац өөрөө үнэт цаас гаргах замаар олон айл өрхийг хамруулах гэдэг эхний ээлжинд яг одоо 1500 айлыг энэ одоо жилийн 6-7 сард багтаад одоо энэ хөтөлбөртөө хамруулъя гэж зорж байгаа. Тэгэхээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нэрээ ямар явцтай явж байна? Тэгээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил сүүлийн одоо жилүүдүүд их эрчимтэй явж байгаа. Тэгээ өнөөдрийн байдлаар ихэд Баян хошуу, Дэнжин мянга, Сэлэв тэгээ толгойт орчимд бол ингээд 80% та ихний ээлжнийх нь явж байна. Тэгээ өөрөлдөх юм бол одоо сүүлийн бараг 30 гаруй жил Улаанбаатар хотод хийгддэг шугам шүлжээний томоохон ажлууд, цэвэр бохир усны
За халаалтын эрчим хүчний шугам сүлжээ, усан сан, за мөн одоо цахилгаан дулаан станц. Тэгээд хамгийн гол нь хажууд нь одоо иргэд тэндээсээ төрийн үйлчлэгийг авдаг. Жишээ нь одоо Баян хошууныхаа орчимд заавал хотын төв рүүгээ явахгүйгээр бүх одоо ахуйн хэрэгцээ, төрийн үйлчлэгээ, нийгмийн үйлчлэгийг авчих юм боломжийн бүрдүүлгүүднээс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулагч байна. Мэдээлэл технологийн хаб байгуулагч байна. Одоо ингээд энэ 7 хоногт бидний ихэд бэлэн болж байгаа цэцэрлэг сургуультайгаа ингээд яг нэг юм одоо цогц орчин бүрдүүлэх ажлууд явж байгаа. За Сэлбих бол одоо бас 60% таа явж байна. Баян хошуу, Сэлб, за тэгээд толгойд энэ Дэнжимэгийг дуусгачаад бид Шархад Баян зүрх рүү орж байгаа. Тэгээд цаашлаа Наллах, Багнуур, Бахангаа гэдэг энэ наслагдсан дүүргүүд бас. Тэгээд Наллахад бас одоо ажлууд нэхлээд явж байгаа. Бид энэ салбарын том бодлогуудаа ярьж болж хот төлөвлөлт, шинэ хот байгуулалт, эдийн засаг, за тэгээд одоо иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол гэл ингээд энийг бид цогцоор нь шийдэхийн тулд, үр дүнтэй шийдэхийн тулд юунаас эхлэх вэ гэхээр нөгөө жижиг гэж хайж явсаар байгаад өнөөдөр манай хамгийн том асуудал болцсон. Ахуйн асуудлууд байна. За бүр заашлах юм бол хог хаягдал, гадны орчинд тохижилт үйлчлэгээгээд нүдэнд тасал болцсон байж л байх юм шиг байсан юм чин байж л вэ гэд ингээд нэг тийм энгийн зүйл мэт болгоод хайцсан юм жижиг зүйлүүдээ бид нэр барьж явж шийдчихэж тэгээ том асуудлынхаа одоо суурийг тавьж тэр том бодлогынхаа үр дүн гаргахгүй бол ийм асуудлаа бид орхиод тэгээ том юм шийднэ гэд явах юм бол нөгөө хөлгүй далаад моторгүй заваар явна гэдэг шиг ийм л юм болох учраас бол жижиг юмрууд руугаа ч гэсэн ахуйн асуудлуудаа ч гэсэн бас зэрэг орж байна. Улаанбаатар хотынхоо дагуул хотуудынхаа хөгжлийн загварыг гаргаад тэгээд олон чухал бодлогын баримт бичгүүдийг улсын хурал засгийн газраар батлуулаад юм чухал ажлуудыг хийж байгаа та бүхний ажилд улам их амжилт хүсье ингээд ярилцсанд баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. Шинэ хотоо улсын хурал засгийн газраар байгуулах одоо асуудлыг шийдээд шинэ хотын захиргаа одоо ойрхон байгуулагдах гэж байна. Тэгээд нэлээд одоо ийм бодлогын томоохон ажлууд бас агцтай явж байгаа. Тэгээд тэр бүхнийг одоо иргэдтэй мэдээлж байгаа. Бас бидний бодлого шийдвэрийг хүргэж байгаа, ойлгуулж байгаа та бүхэндээ бас амжилт хүсье. Дэлхийн сүүлийн 100 жил асар хурдцтай хөгжихдөө хотжилт үйлдвэрчлэлийн сөрөг нөлөө гүйцэд тооцоолоогүйгээ ухаарч дэлхийг байга байдлаар нь хадгалан хамгаалж хөгжихийг эрхэмлэн эко хот тосгод ногоон хөгжлийг ирээдүйн зорилтоо болгож байна. Тийм учраас Улаанбаатар ба дагуул хотуудыг хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогод амьдрахад таатай, байгаль орчин дээлтэй, хүн төвтэй ухаалаг хот болгон хөгжүүлнэ гэж тусгажээ. Уул улс газар шороо их дэлхийтэйгээ шүтэн барилдлагатай байгальтайгаа ойр байдаг Монгол түмний уламжлалт соёл сэтгхүй онцлог дээр тулгуурлан дагуул хотуудын Монгол хөгжлийн загварыг бий болгоод байгааг үзүүллээ.